2015 оны 11-р сар. Эхнэр маань томилтоор авчаад байсан амралтын өдрүүдээр тухайн үед 7 настай байсан хүү Шон маань өөрийн дөрөв найзыг гэртээ авчирч хамтдаа онохоор болоод байлаа. Тиймээс би тэднийг харж хандах үүрэгт томилогдоо үлдсэн юм. Хүүгүүд бүгд Шоны өрөөнд түчигнэлтэн чимээ шуугинтай хөгжилцгөх бөгөөд эхнэр маань явахаас өмнө хэрв тэд хит их чимээтэй эсвэл эсэргээрээ хит чимээгүй болчихвол хүүгүүдийг шалгаж байгаа гэсэн зааварчилгаа үлдээгээд байлаа. Гэвч байс хийгээд өрөөнд нь орж иж хяналтын байцаагчийг уур амьсгал эвдээд байлгүй. Эвтэйхэн хаалганых нь гаднаас юу болж буг гэж чимээ тавиад сонсогтуудыг хэмээн загсан билээ. Гэрэлсэн ихэнх хэрчүүд эхнэрийнхээ үгнөөс зөрүүл сайн зүйл хийж болдгүй гэдгийг гадарлах байх. Тиймээс хүүгүүд хит чанга шуугилдж эхлэх үед нь өрөөнийх нь гадна очиж чагнавал тэд ердөө лего болон бусад тоглоомуудаараа чанга ширэлтэн тоглож буй бололтой байлаа. Би ч боцсон том өрөөндөө очиод зургатаа үргэлжлүүлэн үзв. Хэсэг хугацааны дараа хүүгүүдийн өрөөнөөс бүглүүд хүчгэнсэн чимээ гарахыг дуулаад зургатынхаа дууг хаан авч чагнавал тэдний нэг нь цонх тогшоод байгаа бололтой байлаа. Ямар ч тач тэд ямар нэг юм эвдэж хагалж байгаагүй байгааг бол тэднийг өснөөр зугаацж байг хэмээн дотроо бодоод хаалга онгоолгон дотор шоорлгүй буцаж өрөөндөө очиод зургатынхаа дууг нээлээ. Харин буцсан буудан дээр суусан дайруу хүүгүүдийн байгаа өрөө чив чимээгүй болчихсон байгааг анзаархан тэр. Одоо хараа би тэдний гарцаагүй ямар нэг юм эвдчихлээ хэмээн дотроо бодож баг зэрэг сандарч өгөө. Учир нь жаахан хүүхдүүд буруу юм хийхээр таг дууга болчихдаг тал их байдаг шүү дээ. Тиймээс би дахин Шоны өрөөний гадаа очиод юу болж байгааг мэдхээр жигтэй сонсов. Өрөө дотроос жаахан хүүхдүүдийн чимээгүйхэн нээлдэх бас шимнэлтхэн сонсогдох бөгөөд энэ удаад би өрөөрөө орж тэдний юу хийгээд байгааг мэдхээр шийдэн хаалгыг нээлээ. Дөрвөн хүүгүүд хевсэн дээр суучихсан, хамаг тоглоомнуудаа хаазаагүй шалаар нэг цацчихсан. Мөн өрөөнийх нь цонх бүтэн нэгдчихсэн байгааг анзаарав. Би Шонд цонхоо хаахыг бас хит их чимээ гарахгүй байгаараа хэмээн загчаад өрөөг нь хаалаа. Тэгээд буцан том өрөөнд орохоос өмнө нойлын өрөөнд орж бийцэх гэж явахдаа нүдний мань болонд коридорын цонхны цаана нэгэн харс өдөр явж өнгөрөхийг халтгаан анзаарч амжсан юм. Би буцан Шоны өрөөнд очиж хүүгүүдэд яг одоо цонхоо хаахыг анхааруулж байхдаа нэг зүйлийг гинт анзаарав. Өрөөнд Шонтой нэлээд 5 хүүхэд байх ёстой байтал тэнд дөрвөл байгаж. Шоны найз Том нь алга байлаа. Би ч маш ихээр сандарч Шон руу бараг хашгичсан түүний хаан байгааг асуудал. Хүүгүүд бүгд нэгэн зэрэг онгорхоо цонх руу гараа зааснаа. Түүнийг далайн дээрэмчинтэй хамт Эрдэнэ сайгаар явсан хэмээн хэлхэн тэр. Тухайн үед айц сандрал хоёр маань хамаг биеийг маань бараг л тас татах шахсан байх. Би Шоны өрөөний цонхоор багтаж гарч чадаагүй тул урд хаалга руугаа гүн гадагш гарвал түрүүний нүдний маань болонд харагдаад өнгөрсөн хүн Томын гарнаас барьчихсан. Машин руу дөхөж явах тэр. Би шууд л наана зогс хэмээн хашгиртал. Тэд хоёул над руу буцан харсан бөгөөд харин нөгөө хоёр Томын гарыг тавиад харангийн Toyota Corolla машиндаа суугаад гудамж өнгөрөн дахин алга болж орхисон. Би ч Том руу гүн очиж түүнийг буцаан гэрт оруулаад энэхүү хүүхдүүдийн хамтдаа хонох үйл ажиллагааг шууд туслахаар шийдэн бүгднгийнх нь эцэг их рүү залгаж юу болсныг хэлээд хүүхдүүдээ яг одоо ирж авахыг хүссэн бөгөөд эцэг эхчүүд тэр дороо манад ирж хүүхдүүдээ авцгаав. Томын эцэг их хоёр эхэндээ над руу шүүмжлэлтэй хандаж байсан ч эцэст нь анзаарахтай байж хүүг нь аварсанд надад туйлын ихээр баярлаж байгаа илэрхийлээд явцгаасан билээ. Том, миний хүү хоёр одоо ч сайн найзууд хэвээрээ байгаа. Хүүхдүүдийн хэлснээр тухайн үед тэдний тоглож байтал нэгэн хүн цонхойг тогшиж дотроос нь хонгоолохыг зааварчиж онгойлгуулсныхаа дараагаар далайн дээрэмчний хоолоогоор хүүхдүүдээс өөртөө хамт явж Эрдэнэ сан гурлах уу хэмээн асуусан байна. Иймхэн хялбар хүүхдийн хулгайн арга миний өөрийн аюулгүй гэж боддог байсан гэр оронд маань хэрэгжчихсэн. Гэсэн бодол тухайн үед намайг хамгийн ихээр тагууруулж явж билээ. Би 27 настай эрэгтэй. Виржиниа мужийн хөдөө хэсгийн тосгонд
эцэг их хоёрынхоо байшингаас хэдхэн гудмын цаахан ганцаараа амьдардаг. Аав ээж хоёр маань одоогор 60 гарч яваа. Ээж маань насны биеийн хэрээр мартамхай юм бүхэн санаа зовсон оймроо талдаа болж байгаа гэж хэлж болно. Дээр нь нэмээд би өөрөө түнд илүү төлхөөрөө өгчихсөн болохоор тэр ямар ч урилга мэдгэлгүйгээр хүссэн үедээ манайхаар орж гарах бөгөөд энэ нь надад заримдаа төвөгтэй санагддаг байв. Гэсэн ч би өөрөө л түнд төлхөөрөө өгсөн хүн болохоор яалтаач билээ. Зарим нэг амралтын өдрүүдээр гэрээсээ гарч ганц нэг уух юм октодтой зугаацах зэрэг болгоод тэр Ализийн гэрт маань очичоод намайг эрхийг хүлээн санаа зовсон дуудлагуудаар болж эхэлнэ. Та нарын зарим нь бурхан минь чи 27 хүрчгээд зүгээр л ээжтэй би насанд хүрсэн хүн санаа зовхой болоод 50 байлгаад хэлчихээчтэй хэмээн бодож байгаа байх. Гэвч та нар манай ээжийг яг ямар хүн гэдгийг мэдэхгүй болохоор энэ бодож байгаагаас чинь илүү төвөгтэй. Дээр нь нэмээд ээж маань дунд түвшний сэтгцийн алдмал эмэгтэй тул ингийн ээж нартай харьцуулагдах боломжгүй. Ямар ч тач нэгэн хагасны орой коллежийн хэдэн найзуудтай энэхүү өөдгөртэй хотын ганц гайгүй клубта хөвжөлдөж байгаад шөнийн 2 цагийн үед харихаар болоод байсан. Би бүх найзуудтай баяртай гэж хэлчихэд 3 гудамны цаана байх гэрлүүгээ алхлаа. Ойролцоогоор 15 минутын дараа гэрийнхээ хаалганы уур дээр нь зогсоод цогтуу би удирдах чадахгүй нааш цааш найгаж ганхангаа гараа халаас руугаа явуулан түлхүүрээ хайж өглөө. Харин түлхүүрээ олж амжаагүй байгаад манай хаалга гонгорхой нааш баг зэрэг дийлэгдсэн байгааг анзаарч дахиад л ээж маань манайд хүрээд ирж хэмээн бодоод чимээгүйхэн хаалга онголгон дотроосоо төгжлээ. Тэгээд түрүүн хайж байсан түлхүүрээ гаргаж ир галтгооны ширээн дээр тавих үедээ чи үүнийг авч явахаа мартчихаж гэсэн ээж маань бичсэн тэмдэглэлийг аав ээжээрээ надад үлдээсэн тал бялууны хамтаар олж харав. Гэсэн ч би ээжийг олж харахгүй байсан тул түүнийг үргэлжлэл хийдгээрээ намайг эрхийг хүлээн дээд давхрын зочны өрөөнд ороод унтцож хэмээн бодлоо. Ийхүү бодож байхдаа зэрэгцэн дээд давхарт хүний хүлийн чимээ дуулдаж энэ бодлыг манж баттгаж өгсөн бөгөөд би дотроо 27 хүрчихсэн хүүгээ шөнийн 3 цаг хүртэл хүлээгээд унтаагүй байж байдаг. Надтай яг л жаахан хүүхчиг харьцсан хэвэл байгаа юм бодож санаа алдаж байв. Би дээш гараа зочны өрөөг шалгавал хэн шалгах байх бөгөөд өргөжлүүлэн 0-ийн өрөөг шалгасан ч тэр байсангүй. Тиймээс би дотроо ээжийн өвчнөө дахиад хөдөлчихсэн байж магадгүй хэмээн айгаад доод давхар руу буун гар утсаа аваад аав руу 4 дараалан залгаж байж арайхийн уцыг нь авахуллаа. Аав маань нойрноосоо сэрж ятсан хахир хоолоогоор ямар новшин болоо вэ хэмээн дуу мотог хариулах бөгөөд намайг ээж дээд давхарт яваад байгаа талаар хэлэхэд тэр хэсэг чимээгүй болсноо. Тийх боломжгүй. Ээж чинь энд унтж байна хэмээн хэлхэн тэр. Гинэт л дотор минь харанхуулах шиг болж дээд давхрын шат руу айц дөрөн харцаа харуул. Тэндээс хин нэг нь толгоогоо цохиулгачихсан. Намайг ажиглаж байлаа. Би ч хамаг чангаараа ашигласаар гэрээсээ гарan гүйсэн бөгөөд утсаа байсан чигээрээ гүйж явах замдаа аавд гэрт гадны хүн байсан талаар тайлбарлаж байв. Харин аав маань хэсэг сонсож байснаа. За би шууд цагдаа дуудлаа хэмээгээд уцаа тасалж өгөө. Намайг эцэг эхийнхээ гэрт гүйсээр очиход ээж маань аль хэзээ үүдэн дээр гараад ирчихсэн. Аимшигтай их санаа зовсон царай гарan зогсож байлаа. Тэрээр хэлэхдээ оройны 10 цагийн үед гэрт маань очиж тал бялууга хөлдөнгээ галтгоогч цэвэрлчгээд явсан хэмээн хэлж байсан юм. Төд удалгүй цагдаа нар ширж аав бид хоёр тэдэнтэй хамт манай байшин руу хөдөлсөн бөгөөд нэг офицер бидэнтэй хамт гадаа болтоо нөгөө хоёр нь байшин руу орж нэгжлэг хийж эхэллээ. Ойролцоогоор 15 минутын дараа тэд буцан гарч ирээд байшин цэвэр хэмээн хэлсэн бөгөөд дээврийн хөнжи, зойр, ханны завсрын зайнууд гээд бүгдийг шалгасан гэдгийг хэлв. Харин надад цагдаа нарт намайг ирэхэд хаалга онгорхой мөн дээд давхрын шат руу хартал хин нэг над руу шагааж байсан гэдгээс өөр ихлэхэд байх зүйл байгаагүй тул тэдэнд хангалттай хэрэг сэжүр олдоогүй юм. Цагдаа нар хэдий байшин цэвэр хэмээн хэлсэн ч тэр өдрөө энэхүү байшин дунд чамрах үнэхээр аимшигтай байсан тул би эцэгийнхээ авч сонсон юм. Ээж маань ой санамж сүүлийн хэдэн сар нэлээд муудаад байсан тул аав бид хоёр түүнийг манай байшинг орхин гарахдаа хаалга төгчгийг мартчихсан гэдэгт нь бүрэн итгэлтэй байв. Тиймээс тэрхүү явдлын дараагаар аав маань ээжийг ганцаараа манад очихыг нь хориглосон бөгөөд
Энэ нь надад жаахан гонигтайч илүү санаа амар байх боломжийг олгосон юм. Гэсэн ч би одоо хүртэл тэр өдөр гэрт маань байсан үл таних хүн байшин орхиогүй. Хаа нэгтээ одоо хүртэл нуугдж байх вэ гэсэн айцаасаа салж чадаагүй л юм. Надад болон найзуудад маань тохиолдсон энэ хүү үйл явдал одоо миний та нарт зориулсан бичсэн суугаас 3 жилийн өмнө буюу 2013 оны 8 сард болсон юм. Тухайн үед би 25 настай байсан бөгөөд үе тэнгийнхээ хэдэн найзуудтайгаа зуны амралтаар Джоныг их найзынхаа Нью Хэмпшир дахь хидлэн газарт очиж амрахаар хөдлөөд байлаа. Тэрхүү хидлэн газар нь нэлээд хөдөө тал хэсэгт байрладаг байсан тул ан хийж пейнтболоор байлдах зэрэгт гайхалтай төгсөн газар байснаас гадна хамгийн гол нь бид хотын их чимээ шуугнаас хэсэгч болов холдгийг маш ихээр хүсэж байсан юм. Тэрхүү хидлэнг Джоныгийн өвгөө эмээ хоёр нь нас барахаас өмнө өөрсдийн бяцхан цуслангийн байр болгон ашигладаг байсан тул тэрээр тэднийг өнгөрснийхэн дараа эдлэнгийн захыг хүсэг утгаа бидэнд ярьж байлаа. Харин Джоны өөр бүтэн жилийн турш тэрхүү газартаа очоогүй байж байгаад эцэст нь нэг бидэнтэй хамт эдлэн газараа ирэхээр явна энэ байв. Бид аяллаа ихтгэлүүлж чадаагүй учраас Массачусетсыг ойролцоогоор 3 цагийн үед дайран өнгөрч хүрэх газартаа очих гэсээр байтал аль хэзээ оройн 8 цаг болсон байлаа. Гадаа гэгээ тасарчихсан. Хөдөө нутгийн харанхуй шорон замаар хэсэг тохиолдсаар тэрхүү эдлэн газартаа ойртон очтол Джоны тоорон зүгчдийг гიშгснэ. Бурхан минь хэмээн дуу алтгад ир. Бид бүгд байшин руу харуул. Урт хаалга нь нээлттэй байх бөгөөд найзуудын маань нэг Мати тэрийг хардаа хэмээн гараараа захад байшингийн болонгийн цонхоор гарч хэдингийн гэрэл доторхыг гэрэлтүүлж буй харагдаж байлаа. Хөшөө хэдүүлээ эндээс явсан дээр байгаа хэмээн наваа хэлэхэд Джоны харин бидний хинээс төсөөлөх үзүүлгийг хийх энэ. Тэрээр машина чанга гिचн хаанслуулсаар байшин тулж ирэн зогсоод 10 орчим секунд тасалдгүй сигнал тавьж ойр орчмын анир чимээгүй гэвдэв. Байшин дотроос тусаж байсан гэрэлж унтарч бидний урд тас харанхуй хаалга нээлттэй хоосон байшин үлдэж оцорлоо. Үүний дараагаар Джоны "За алуу, орцгоё" хэмээн хэлээд дотор байгаа хинтэй ч хамаагүй нүүр тулахд бэлэн болсон мэт ууртаа их чинь машины хаалгыг саван гарч бид ч араас нь даглаа. Джоны үүдний өрөөрөө гартаа уцсныхаа жилийн асаан барьчихсан гүн ороод солиотой амт шим чанга гэж нойролж эхлэв. Харин би байшин руу орж явахдаа зүрх маань аль хэзээ дилсэд эхэлчихсэн байгааг анзаарч байлаа. Джоны Мэди тандан өөртөө цог хонглын өрөг шалгахыг харин намайг болон бусад хоёр найзыг маань нэг давхрыг явж самдахыг зааварчлав. Мэдээж тухайн үед эдлэнгийн цахилгаан өнсгөр залгагдаагүй байсан тул бид бүгд утасны хаагарч хэдэн ашиглан урдах замаа гэрэлтүүлж байлаа. Алек галтгоог амир жижиг унтлагын өрөг болон угаалгын өрөг харин би 5 унтлагын өрөөг нь шалгахаар болов. Тэрхүү өрөө хоосон мэт харагдсан ч би цааш явж ханы шүүгөөнүүдийн нэгчгээс айж байсан юм. Гэсэн ч зоргоо жанглаа тэрхүү шүүгөөнүүдийн нэгний урсдаг хаалганы бариулыг бариан татах гэж байтал Мэри болон Джоны хоёр хонглын өрөөнд чангагч нь ашиглалтах нь дуулдлаа. Яг үүнтэй зэрэгцэн урдах шүүгөөний маань хаалга гинэтгэн онгойж хин нэгэн түркэн гэгч намайг татж оруулаад боож унгав. Надтай цуг нэг давхарт байсан хоёр найз маань доош гүйлдэн буугасан өмнө би арайхийн орилж ашигчсаар тэдний анхаарлыг өөртөө татсан гэсэн бөгөөд тэд ч миний зүг гүйлдэн ирээд надаас тэрхүү үйл таних хэрэг салгахаар зурлаж эхэлцгээв. Ийхүү хэсэг төчгнэлтсний эцэст тэрхүү үйл таних итгэж намайг тавиад байшингаас гарan зүгтэн алга болгон тэр. Дараа нь бид гурав өшөө олон гадны хүнтэй таарах байх гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэйгээр Мэти болон Джоны хоёрын зүг доош гүйлдэн буурцаасан ч тэрнээс хамаагүй дор зүйлтэй нүүр тулцаасан юм. Хамгийн түрүүнд авгүйд сүргэн өнөр биднийг өгтөн авсан ч удалгүй тэрхүү өнөр юунаас гарч буй гэдг нь ил болов. Хонглын өрөөнд нэгч биш бүр 2-2 хүний цогцос байлаа. Зүгээрч нэг шарх сөрөөгүй энгийн нэг цогцос бас. Харин цус нүшэндээ утгалдсан зарим нэг ид эрэхтэн мөчн байхгүй. Иргэн тойрон шал болон хан битүү улаан хөрөнгөөр бодогдчихсан. Миний амьдралдаа харж байсан хамгийн аимшигтай дүр зураг өмнө минь байлаа. Бид хамтдаа аль хурднаараа гадагш гарan гүйлдээд над руу дайсан тэрхүү хүнийг олохыг хичээсэн ч ой моддоор хүрээлэгдсэн харанхуй хөдөө хэр талд энэ ямар ч боломжгүй зүйл байсан юм.
Бид цагдаа нарт дуудлага өгч тэд чидлэн газрыг тэр чигтэн хамарсан өргөн хэмжээний мөрдлийн ажлыг эхлүүлв. Хоёр хохирогч нарын хувьд Индиан усчны газрын ажилтнууд байсан болж таарсан ба миний мэдгээр лав алган шалтгааныг тодорхойлж чадаагүй юм. Илүү их мэдээллийг Джоны мэдэж байгаач би түүний хувийн орон зайд халдаж танихгүй хүмүүст түүнтэй холбогдох мэдээллийг үлдээж болохгүй. Бид гэртээ буцан харсныхаа дараа хэдэн 7 хоногийн турш нэгнийгэнтэйгээ огт юу ч яриаггүй. Бүгд л сэтгэл зүйн хувьд хүнд байдал орчоод байсан байх. Харин одоо бол энэ өрдөө дурсан суугаад хуучлах төдий төвөгөл болж